Улсын дэд шиг маргааш үзэл тамийн тийм ээ таны холбоотой асуудал хэлсэн. Энэ дээр бас нэг олон нийт дунд байгаа мэдээлэл та сайдруулахгүй юу? Гэхдээ яг урдаа хийхдээ бас засгийн газраас 18 сая төгрөг авсан гэсэн мэдээ. Засгийн газраас 18 сая төгрөг аваагүй. Энэ ийм гүтгэлгээ ярих хэрэггүй. Би өөрөө хуульч хүн. Намын их хурлыг зарлах 3 субъект байна. Намын дарга, гүйцэтгэх төвчөө, баг хурал. Баг хурал нь зарлчлаа. Баг хурал нь зарлаад намын их хурлаа хийчлээ. Баг хурал нь зарлаад намын их хурлаа хийсэн учраас намын их хурлын гишүүдийнхээ хурлын одоо шийдвэрийг дээж өгöd бүртгүүлэх гэж ийм л байна. Тийм учраас өнөөдөр хуулийн юмыг хуулийн дагуу шийдэх ёстой. Би нэгэн шүүхэн шийдвэр гаргаж байхад наам нөлөөсөн байдалтай ямар нэгэн бас тайлбар өгөөд яах вэ? Бас хуульч хүний хувьд тийм ээ гэсэн байр сууриар өнөөдөр хүртэл хүлээж байгаа. Зөвхөн хууль усаар гүтгэж доромжилж байгаа хүмүүс би ганцхан зүйл хэлье. Тайван хүлээж. Шүүхэн шийдвэр яаж гарсан гэсэн бид нар хараас нь явна. Нэг ч хүний өргөдөл, нэг ч хүний доромжлол, нэг ч хүний гүтгэлгийг бид зүгээр зогсоохгүй. Хууль шүүхээрээ шийдүүлээд явнаа. Гишүүнээ Эрдэнэтийн 51% нь Эрдэнэтийн 51% байхгүй. Байхгүй гэж ойлгож болно. Яагаад гэх юм бол та бүхэн хэрвээ ингэж ойлгочих хэрэгтэй. Хадгаламж банк шуудан банкыг авсан учраас энэ бол дөрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага гарсан. Тэгэнгүүт эдгээр юу гэвэл стандарт банкнаас 120 сая долларыг авсан байдгийг. Энэ 120 сая доллароо нөхдүүд тодорхой хэмжээгээр төлөө явж яхад нь шинэ захирал нь хурж ирээд одоо миний санжаар даваа царын захирал гэсэн үг. Энэ бол хувийн компанид одоо тэр хадгаламж банк гэдэг чинь хувийн компани байсан. Компанид төрийн өмчийн баталгаа гаргаж өгсөн буруу гэд би даваа царин байх гэж байгаа ш бас хүний нэрд халтаад хэрэг байх тийм ээ. Тухайн үеийн удирдлагууд нь шийдээд гэрээг хүчингүй болгосон. Гэрээг хүчингүй болгосноос араад олон улсын шүүхэд хандсан. Нөгөө талаас нөгөө компани дампууруулаад төрийн банк болчихсон. Тэгэхээр одоо өнөөдөр асуудал нь юу гэвэл эсвэл төрийн банк төлбөрөө төлөх ёстой, эсвэл Эрдэнэт төлбөр төлөх ёстой болчиход байгаа. Одоогийн байдлаар олон улсын шүүхтэр 51 сая долларын үр төлбөр яригдж байгаа. Юу шийдвэр гартсан байгаа. Нөхдүүд бол нэмж одоо тэр нөгөө өмгөөлөгчийн зардалч гэдэг юм уу тийм ээ хүүд хоргуулаа дахиад нэхээ явж гинэ гэсэн ийм мэдээлэл байгаа. Тэгээд энэ бол маш замбрааг үйлдэл учраас энийг бол тодорхой хэмжээнд энийг бол авч хэлцээ шийдэх ёстой гэсэн ийм байр суурьтай байна. 51% байх хүн бол ногдол ашиглаж байна. Үгүй харин 51%, 49% гэдэг үл бичгэн дээр байж болно. Өнөөдөр асуудлын гол нь юундаа байгаа вэ гэхээр энэ барьцаалагдсан байна л гэж бид нар яриад байгаа шүү дээ. Тийм л байр суурьтай байна.